Сайн залуучуудаа 3 сая инээд нэвтрүүлэг хэлэхэд бэлэн боллоо. Бид энэ тайзан дээр гарч ирсэн хүн болгонд 3 сая төгрөгийг өгнө. Инээд өөрийн гэсэн үнэлгээтэй болсон. Өнөөдрийн Монгол банкны ханшаар инээд 3 сая төгрөг байгаа. Бид энэхүү доктортой байдлыг хангах болно. Яг бидний өмнө харагдаж байгаа энэхүү алтан сейфэн дотор мөнгө байгаа. Бид яг банк шиг ажиллана. Мэдээж банкны тээлрүүд хэрэгтэй. Манай хоёр тээлэр одоо тун удахгүй гарч ирнэ. Мэдээж банкны тээлрүүд бол царайлаг, гойлог, тэ хамаг сайхан хүүхнүүд байж байгаа. Манай тээлрүүд хичнээн тийм биш ч гэсэн мөнгө өгж байгаа хүнд бүх хүн сайхан харагдана. Ингээ тайснаа хоёр тээлрээ өрөө. Жүжигчин Бат Төмөр. Жүжигчин Баяр Магда. Яг манай хоёр жүжигч өнөөдөр өөрийнхөө суудлын дээр суугаад тайзан дээр гарч ирэх оролцогч тэр хоёрыг хэрвээ инээлгэж чадах юм бол энэ хүү цефнээс мөнгө аваад гэртээ арих болно. Та хоёртоо маш их баярлалаа. Та хоёрыг суудлаа суухыг хүсэж байна. За баярлалаа. За. Инээд мотоо хүмүүстэй инээ да. Та бүхэн анзаарсан бол манай хоёр харваас мөнгөтэй хүмүүс шиг юм царайтай. Угаасаа ч мөнгөтэй. Уг нь адилхан юм шүү дээ. Бас яг харагдаж байгаа тийм байгаа. 3 сая инээд тун удахгүй эхлэх гэж байна. Дөрмөө та бүхэндээ товчхон танилцуулъя. Хамгийн эхний минутанд хоёр жүжигчдийн маань инээлэх юм бол 100 мянган төгрөг авах болно. Та хэрвээ 100 мянган төгрөг бооцоон тавиад дараагийн шат руу орох юм бол 2 дугаар шатанд хоёр жүжигчдийг инээлгсэн тохиолдолд 300 мянга, 3 дугаар шатанд 500 мянга, 4 дугаар шатанд сая төгрөг, 5 дугаар шатанд сая төгрөгөд эн чин тавиад хоёр жүжигчдийн маань мушилцуулах төдийдл 3 сая төгрөгийг аваад гэртээ арих боломжтой. Бүх хүмүүст энэ хүү тайз нээлттэй явах болно. Энэ бол 3 сая инээд шоу нэвтрүүлэг. Энэ бол миний ажлын байр. Бүх зүйл хосоор байгаа. Хоёр жүжигчин, хоёр давчлуур. Хоёр давчлуурыг би та бүхэн тайлбарсан. Ногоон давчлуурыг дарснаар 60 секунд явж эхлэнэ. Тэгэхээр бүгдээрээ шоугаа эхлүүлцгээе. Төв аймгаас оролцож байгаа Жаминдорж. За сайн хөөрхнөө. Сайн. Манай Facebook-ийн найз би чамруу хүсэлтийн болсон авсан байлээ. Авсан уу? Авсан уу? Яа үлгэр одоо. Аваагүй юм уу? Авсан бах уу? Авсан багтаа тийм байгаа тийм. Чи хэд настай вэ? 27 настай. 27 настай. Та үзэв үү? Facebook-ийн од түнтэй юу яриад байгаа юм бэ? Би бас харж байсан санагдаад байна. Тийм кино театр матад яадаг гэдэг тий. Тийм үү шүү дээ. Оо чи юу? YouTube дээр кино гэдэг нь очилж байгаа ингээ орж ирсэн. Тий. Жамка тэгэхээр яг минут явж эхлэхээр энэ хоёр хүнийг инээлгэж чи мөнгөтэй болох боломжтой. За. Бачамка минут явахаар инээлэг. Минут явааруу. Жамка билээ. За билээ. За тэгвэл цаг явлаа. Би нэг 8 дугаар ангид байхдаа такондогоор хичээлдэг гэсэн жил хичээсэн. Тэгээд намайг усын авахт явах уу гэсэн байхгүй. Тэг яа л гэсэн. Тэгээд усын авахт яваа жин дээр зогссон чинь жин дээр зогсон хасах 20 гэсэн байхгүй. Хитгэрэг гэдэг. Одоогоо зураг юу вэ? 10 гаруй жилийн өмнө. 16 настайсэн. Одоо чи хэдий хэлтий? Одоо 35 байна. Гасхуу нэмхүү. За хөргөжлөөх үү? За тэгээ. Тэгээд хасах хор дээр зогссон. Энд чи юу гэсэн үг гэсэн чинь хамгийн доод хэмжээ гэсэн баг. Жамка чиний 300 мянга төгрөг ямар ч асуудал алга. Яг энэ хэлээр өргөжлөх үү?
300,000 төгрөг байна. Одоо чи хэрвээ хүсэх юм бол 500,000 төгрөгийн төлөө үргэлжлүүлж байгаа. Яриагаа ярьсаа дуусгая тий. За. Яриагаа дуусгая. За ингээд дараагийнхаа одоо юугаар явах чагаа зүгээр Шууд яриагаа дуусах байх чи нэг даа. За таймын нэгээр дэлтэ гэж байна за одоо 500,000 төгрөгийн төлөө Жавка цаг явлаа. Хасгаар байсан. Яасан гэсэн чинь за тэгээ энэ би өөрөө юу сайн мэдэхгүй л дээ тэгээ. Тэгээ дэвжээ дээр гарсан чи өөдөөс бахан 6 настай бод гараад байна. чи 8 дугаар Зүгээр чи яг 10 секундэд яг 30 секундэд 500,000 төгрөг хийсэн. Одоогоор рекорд ивдсэн явж байна. Би өөрөө энийг гэдэг. Би бодохоор ирээд ирээд. Чи тэгээд 8 дугаар анги 6 дугаар анги хүүхдүүдийг хэрэг зодно өстэй. санаа манаас амар аваа шүү дээ За ингээд яг одоо 500,000 төгрөг байна. Чи хоёрхан шат авах юм бол 3 сая төгрөгтэй гэртээ арих гэж үргэлжлүүлэх үү? За үргэлжлүүлэх та. За. Яриагаа дуусгая да. Тэгээ нөгөө 6 наснаас гарч ирээ зүгээр гүүж ирээ зүгшүүлээ. Өөртөө чэйжэрээ ингэж ороод идэв юм билээ. Тэгээд үзээдээс хамгийн сүүлд нь алт дээр гарч ирвээгүү. Нөгөө дэч нүдсээр гад. Тэгээ гараад ирсэн нөгөө тэнгүүдэн шүүгч ингэж урдуур заасан байхгүй. Тэнгүүд нь шууд гүүж очоод ганцхан цохоо нөгөө хөвч унаад гис. Тэгээ босроод уйлаад нөгөө шартаа хөвч нь Тэгэхгүй байх та 8 дугаар анги 6 настай хүүхдийг зодгоос нөгөөс нь ойлгохгүй байх та. чи одоо наас сэдвээ жоохон ингэ байж байгаа одоо яг өөр сэдвээр ихлээд Энийг дуусах байх шүү дээ. Үргэлжлүүлж гээд эндээс гээд цаашаа яах вэ гэж хөөгөө тавьшээ. Тэгээ чи айлын эрхний алах жоохон хүүхд зодоод байгаа чи. Ээж аваад Ачаа бол. Тэр ямар хөөрхий юм. Би чамайг зодуудаад мөнгөн медаль авсан болол гэж бодож илаа. За ингээд чи 1 сая төгрөгийг халаасалсан байж байна. Одоо ганцхан шат авахд 3 сая төгрөгтэй гэртээ харна. Ярьж уулан дуусах үлдээ. Өөр сэдвээс эхэлье. Би дуусгаад хэлтэй. Тэр жахад Янууч дуусчвал яах юм бэ? Одоо нэг хитгэн мөрөл байгаа. Чи зүгээр хитэн мөрөөр хитэн сая төгрөгтэй болж байна. Харж байгаа байх та бүхэн. За ингээд Жавка цаг явах уу? За. Тэгээ амар шалтаа хөвгт байсан л да тэр хөвгөд. Тэгээ уйлсан чигээр нам хөөгөөд би бүр тойр зүхтаад тэгсээрээд бүр ингэ чинь тойроо зүхтаад би зохиж чаддгүй нөө чи уйлаад арай. Яг тэгсээ чи тэгсээрээд мөнгө медаль авсан. Ос санаа манаа бас яг явчих. Яа. Зүгээр. Зүгээр 27 настай хүний санаагаар чи яг 3 сая төгрөгтэй олчлоо шүү. Яг ийм байдлаар 7 түүх бэлдсэн. Даас нэг дээр л ажиллаа. Чи зүгээр нэг бах би бас зүгээр хүсэж л да. Хамгийн тэр бас 7 түүхээс бас нэгийг зүгээр үнэгүй. За. Би түүхэнд өгөөд 10 5 сая гэж байхгүй тийм. Байхгүй. За. За. Чи зүгээр бас нэг ганц минутыг бас хөрөхөд тийм нэг яагаад өгөөч төхөө. Тэгээ яг хүүхэд гэж хардаг байсан. Одоо бол шал өөр л дөө. Одоо анаа гэж хардаг байсан. Таксид суухгүй юу? Таксид явахгүй юу? Нэг хүн гараар сууцсан. Тэгээ нөгөө сохт шаа сохт юм суух. Нэг ах. Тэгээ таксинд явсан чинь нөгөө ах чинь амьдрал ярьж байна. Өө гэртээ очидлоо. Зүгээр ах нь ингэсэн миний дөө тэрийг хайрл, энийг хайрл гэж. Тэгээ гэрийн гадаа буусан чинь минь дөө аваад хайрж явдаг юм шүү гэж тэгж байна. Гэсэн чинь заахаа гэсэн чинь чи юу яг эмэгтэй мэдгүй те гэсэн. Тэ батай дэх юм аа. Одоо яг тэг эмэгтэй хүн шиг хардаг болчиход байгаа юм аа. Хизээ ах болох юм бол мэдгүй. Найз охинтой юу? Байхгүй. Тэр яах вэ? За одоо 3 сая төгрөгийг нөхийг хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа.
Хэв маягтай тохируулан дизайна, валюта, данса сонгодог карт. Юм хөгч нөхч. Утас авах үнэхээр амархан болсон байж тээ. Ухаалаг утсыг Mobicom-оос. Ухаалаг утас аваад байна. Ястай амар болчихжээ. Ухаалаг утсыг Mobicom-оос. Дугаараа олон жил барьсны хэрэгч алдсан байх шүү. Ухаалаг утсыг Mobicom-оос. Аль биесны хэрэгтэй ятч гоё юм биш үү? Ухаалаг утсыг Mobicom-оос. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Хүлээлтээс илүү үг. За ингээд Tesla дараагийн оролцогчийг хогтоо авцгаая буйд дэлгэр. За сайн байна уу? Сайн байна уу? Оо, өстө харсан хүн багч нэ. Танд юм уу? Монгол дээрээ таньж байгаа хөө. Тийм үү? Сайн. Од штэ. Яна би тань. Кинон тоглодог мөн мэслэр нэ жүжигч. Мөн мэслэр. Лат. Юу тас яасан юм бэ? Бүрэг игээд. Би тэгэхээр өвөр хангай аймагаас төгрөг сумаас ирсэн юм тий. Тэгээд танд хүн юм болов ах トゥ хамаатан садны болов л гэж бодлоо. За. Шуурлагын нэг төрөл болох пароди илгэлийн төрлөөр оролцох гэж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэгээрээ дагнаад 5 явна гэдэг. Оо явна. Гороосыг гаргахрымэн дотыг аваад явзаа. За ингээд Тоглолтоор очих нь хонь гаргаад өгөөрэй зөө. ямар амар өөрсдөө ирэх ашиг юм яваа өч. За ямар цаг явлаа? Цаг явцсан юм. Сэрхэх юм данж үштэй. Сэнчгэн дам бүрэл дээр хүнд би хайртай. Намрын уулна магнагийн инэхийг сонсоорой. Ястай гоё. Намайг инээлхийг үзэх гэж анхаа минь чи усластаарай. Намрын уулна магнагийн инэхийг сонсоорой. Яадаг гоё гоё ястай гоё гэдэг үг арддаг. Тийм гоё нэ тийм үү? Буйна. Чи яг одоо 100,000 төгрөг халаасалчаа зогсож байна. 100,000 төгрөг дэнчин тавиад 300,000 төгрөгийн дараагийн 1 минут руу ороход бэлэн байна уу? Бэлэн байна. За тэгвэл За бацгаар. Чи яг бэлтгэдээ явж бэлэн болохоор та цаг явъя гэж хэлээрэй. За ингээд Орсын олон ангит кино, цэргийн сургууль киноны нэг хэсгээс бүгдээрээ үзцгээе. Тэгээ энэ дээр болохоор манай нөгөө Перпичко нөхөр маань нэг дотор хувцсны лангуун дээрээс худалдаа хийж байгаагаар гардаг байгаа. За тэгээ эхэлцгээе. цаг явлаа. Сайн байна уу? Сайн уу? Та юу хайж байна? Юу бандаж байгаа юу? Юу энэ дурсыг чинь нөгөө бандаж мөн үү үлгч. Тэр чинь нэг үг штэ. Тэгвэл наадахнаас хоёрыг авъя. Ямар арзмаар? Новш гэж. Би нөгөө арзмаарыг мэдхгүй л дээ нөгөө юу. Гутлын арзмаар нь л 36 л да. Яа энэ? Яа, татаачны ярьцаар ярьжсэн шүү. Гутлын ярьцаар болохоор үнэхээр нэттэй байлаа. Баяр үргээ амжилтсан. За 300,000 төгрөг. Төвгөхөн авлаа. За 500,000 төгрөгийн төлөө өрсөлдөх 1 минутыг надаас аваад төрлөгийг үргэлжлүүлэхгүй эсвэл 300,000 төгрөг аваад гэртээ арих уу? Хангалттай биш үү? Эсвэл цаашаа гоё юм байгаа юм уу? За Би бол ингэж. асуудалгүй. Чи хоёр үеийг давцсан учраас дараагийн үед ороорсоо гэж хүсэж байна. Үзэгчид бас юу гэж бодож байгааг сонсъё. Зарим нь ингэж дөргиож байгаа хүнийг мөнгөгүй гаргаад байгаа шүү дээ. За үзээ талтыг дөө. За амжилт хүсье. За цаг. За яцгаар. За тэгээд та бүхнийхээ өмнө мэрэгжлийн сумаа бүхэн 69 дэх хавраг асуу ширөө даваг дөрж аваргыгаа урьж байна. За цаг явлаа. Тэгэр зүтгсэн Монголын хэмлэгэр том та бүхэн сайхан урьж гинэ үү? Арай энийг гэдэг бүр савж унаад ах.
Үнэхээр инээдтэй адилхан байгаад байна. Нэрээ юу? Дахиад үзүүлтээ би яг сайн сайн Цаашаа үргэлжлүүлэлтээ гоё юм шүү. За. Малгаагүй явчих уу? За өсч. Тэр орон хоёр дүүгээ энэлэх гээд үзэж байна даа. Тэгээд ер нь бол шүү дээ. Энэ хүн амьдрал шүү дээ. Хүн амьдрал шүү дээ. Тэгээс хүн энэлэх гэдэг чинь улаан байхгүй. Чи энэ үрдэн явуулж бэлдэж байгаа юм л да. За. 500,000 төгрөг. Яг асаавал алан байхгүй юу гэдэг юм. Тэгээ араасны даяа өгөөл яа тэгсэн бол. Гой. За ёстой. Гайхалтай сайхан явж байна. За. 500,000 төгрөг. За одоо сая төгрөгийн төлөө дараагийн шат руу орно нэстэй тий. За. За. Орё. За амжилт. Цаг явлаа. Дагамдын сасрамгааг урьж байна. Холын будагхан цагаан хонны нэхэмэдэг чин харваад өгшөтөг юм багаж этнээс агнаасоо. Авторва тэнгэр вэшөтөг вэ. Отом гараг вэшөтөг вэ. Нуудан чав тавлангүй шөтөг нэг бол би бурхан чөтгөрэй гэж вэшөтөг вэ. Бэймхтагныг шөтөг юм. Бэй хүнийг шөтөг юм. Бэй чиgan шөтөг юм аа. Орвэйг шүтх юм ба. За. Сайхан оролцлоо. Тэгээд хоёр ахтайгаа селфи хийдэг. Сая төгрөг. Юу нэг шотож би. Сая төгрөг. Ямар секунд байгаад байдаг. Ямар хурдан Яаж байгаа бол дуусчих юм болов? Ямар цайрцсан би гээ. бас секунд дамжуул 6 даруулах гэж бодчихвоо. Секунд дамжуул 6 даруулгаад Бууж өгөө тийш алгаснаа эсвэл чиний яг үзүүлбэрийн чинь нэг хэсэг юм уу? Айл. Яг жинхнээсээ алгасан юм шиг сая. За яа чи сая төгрөг хармаасан 3 сая төгрөг нийтлээ үзэхгүй эсвэл бол сая төгрөг аваад гэртээ арих уу? За. Манай оролцсноос мөнгөнд нь бас таталтаа тэр. Аваа тэр л гээд. Айл дэмжээд өгөө бүгдээрээ. за ингэж байгаа хүүхдийг мөнгөгүй гаргаж байгаа та нар хөөе. Энэ түрээд үзүүлбэрээ төр завсарлаа. Дараа олон тайзан дээр та бүхэнтэй уулзах хаа гэж найдаж байна. Маш их баярлалаа. Баяр үргээ. Энэ бол таны шийд. Баяр үргээ 3 сая нээз. Сая төгрөгийн болсыг хангаж сая төгрөгийг авах эцэстээ боллоо. Энэ бол Өвөр хангай аймгийн төгрөг сумаас оролцож байгаа буян дэлгэр. Мөнгө. Амжилт хүсье. Мотгороо сайн яваарай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Олимп банк. Интернетээр аялж, мессеж бичээд кэнди цуглуулмаар л. Мобилкомын шинэ дугаар бүтэн жилийн турш сар бүр өөр онцгой бэлэгтэй урамшуулалтай. Сүлжээндээ хязгааргүй яриа, мессеж, бонус нэгж, дата гэх мэт олон бэлгэнүүд таныг хүлээж байна. Хүлээлтээс илүү Mobicom. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Нэвтрүүлгийн ивент төгч Mobicom.
Үлээлтээс илүү үг. Ингээд дараагийн оролцогч бол Бямпко. За сайн нөхөө. За. За өөрийгөө сайхан танилцуулаач. Бямпху гэдэг. Тэгэл болоо доо. Оо за. Цэцэгнээс ургасан. Цэцэгнээс сурсан. За биднийг яаж инээлэх гэж байна? Энэ зургнууд байгаа. За зургнууд солигдно. За тэгэл зурган дээр гарч байгаа бүхнийг л хийх гэж чинь те. Вау. Гайхалтай сонсогч би харамсалтай зургийг харж чадахгүй ч гэсэн урдаас ч хараад энэх хоёрыг хараа сууж байгаа. Чамд амжилт хүсье Бямпко. За. За манайха дэмжээд өгөөрэй намайг. Яг одоо би цагаа явуулахад тохиромжтой юу? За тэгье. Цаг явуулаа Бямпко. Би яг нохооны зураг авчирсан гэх юм бол Магна ахыгаа нохоо байсан бол иймэрхүү нохоо байсан болов гэж бодож. Гоц чадхалцсан. Би Батахыгаа нохоо байсан бол иймэрхүү нохоо гэсэн болов гэж бодож. Томгоо нохоо үрээд ирэх юм бол Тэ бүр дийлхэлээд ирэх юм бол нэг иймэрхүү. За жинхэнэ хоточ анхар бол нэг иймэрхүү янзтай байдаг. За энэ бол яа. Инээмсэглэл тодорлоо. Магнах дээр. Яг л нэг хөдөө гівчээхдэг нохоо уцчаадаг штэ. Бямпко гэлээгүй чи бас тэгээ тест дээр гарч хусч идэг шиг гэдэг шиг. Эстэ гоцож өгч байна чи. Яста гоцтой юм даа. Тэгтээ сайхан гоцолч чамд 100,000 төгрөг авчирлаа. Чи одоо намайг яаж хийж байгаа чи? Чамаг утгаар ямар муухай байштай хийвэ те. Би өстө мангар аймхаа нохоо боллоо те. За өргөжлүүлэх үү? Ай. 100,000 хагалтай биш те. За. 300,000 төгрөгийн төлөө Бямпко өргөжлүүлэх гэж байна. Цаг явлаа. Бямпко дахиад гоцхоо. Үгүй. Гоцхгүй юм байна. За энэ бол тарваг. За нэг тарваг нэг иймэрхүү янзыг тарвны царайг би гаргая гэж бодож байна. Бүгд наашаа хараарай. Би яг таргыг харсан ингээд яг ингээд хүн чочож инээлэгдэг ямар балиар таагстай бэ? Бас арга байна те. Гурван бүлэгт багтаа нохоод хөрүүлжсэн тарга нартай амар адилхан харагдлаа. Толгоон дээр нь гიშгэж байгаа л. Тэгээд сүүлнээс нь татхад тэгэл нор гээл явдаг да хөрх юм. Хууль бус ангийн тухай яриа олчлаа. Тэр үе чөлөөтэй байсан юм аа. Тэр би нохоогоор бариулдаг хүүхэд байсан л да. Нохоод хариуцлага тооцохоор одоо нохооны нас дууссан багт Бямпкод бол цаг байгаа. Чи өргөжлөөс 500,000 төгрөгийн төлөө үзэх үү? Эсвэл бол 300,000 төгрөг аваад битээ арих уу? За одоо цагаан сар болох гээд бас мөнгө хэрэгтэй байгаа шүү. Тэ 500,000 ч аваа гарчих уу өргөжлүүлэх үү яах вэ? За өргөжлүүлээ. За ингээд 500,000 төгрөгийн төлөө тоглолт Бямпкогийн хувьд эхэллээ. Цаг. За хипхоп инструментал тавиараа. За би орсоор, францаар, хятадаар, англиар өглөн. За манайхан дэмжиж өгье. Яу. Яс привет, лакаскучим. Привет. Самочувствие привет. La привет, самочувствие привет. Лабочувствие привет. Инегочте, привет, лас. Эко привет, таска починя. Са привет, лакачувствие ми. Эко привет, таска починя. Лакачи привет, са починя. Привет, на папа, да десо. Самотушха. Это меме, трофова, трошка темеум. Инекумо, самотушха, Ega tøfrummer, ega tildiskræfter med sofrummer, dem ætrumo, ega tashkumo, nida sungur, ida sunzu iga bawa, nida sunzu, ida shinzuwa, wadashi bawa. Ja. Загинсаар байгаа л инээлж таа. Ягаас таа. Би нөгөө хөгжмөн чангаууд үг нь Чи одоо Бямпко ямар ч хөгжмгүйгээр яг саяхан 3 улсын хэлээр бидэртээ ярьдаа. Здравствуйте. Нека привет, ласкачун меня. Давай есть привет.
내 줄 приятно. Как с чем мне делать? Как чуку-ку-ку приятно? Хятадаар хятадаар чи энийг гэдэг. Гаттер нар мэддэг юм яриад. Гаттер наадах амар инээдэмтэй юм ярьсан сая. Харин тийм шүлэг мүлэг яваад. Шүлэг мүлэг яваад. Айгуу гоё өнөө хөхтэй юм яар. Тэгээс аваад унчлаа яа. Одоо чи 500 мянган төгрөг яг билээ хадаасан ч байгаа. Чи хэрэг өсөх юм бол артлын цэф онгоогоо 500 мянган төгрөгийг аваад гэртээ арих боломжтой. Эсвэл сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэх боломж байна. За үргэлжлүүлье. Уг нэг ууц аваад 5-гийн бом аваад гэртээ хариул уг нь. Хангалттай тий. Өөрөө л мэд. Би бол чамд итгэлтэй байна. Чи ямар ч төггүйгээр 3 шатыг давтсан. Тэгэхээр 4 дахь шатаа бэлэн гэж бодож байгаа бол би цаг явууллаа. За амжилт. За. Сега та бүхэндээ дэлхийн мэдээг хүргэж байна. Орсын мэдээ. Здравствуйте. Ника приятно с капучино. Это приятно как скучи мне. Лака приятно с учением. В чем был 3 сая авч юм бол iPhone X авах гэдэг. Приятно как чувство мне. И это приятно скучине. И это мрагатус. Одоо Франц мэдээ. Саматушхатэм, эветом, аматушхатэм. Фэм агатушхабэм авчих юм бол амар хэрэгтэй байгаа шүү. Томатов авчих юм ээжтэй ууцтай харин. Эветом, агатиш, эветом. За үргэлжлүүлье. За, цэрэн бол Яда гинэ. Йоо, яг цэпад үтэн дарагддаг байж тээ. Ой цэрэн бол тэр ам бариггүй зү. Яда. Яа. Бэмхүү. Чи яг 4 үед ус зөвхөн цэрэн болтыг ярихад хангалттай 3 сая төгрөгтэй ярихаар байна. Болорцом дорчмор ямар ёо гэдэг гэсэн. Нэр би сая яг цэпо ярьж байгаа юм санагдлаа сая. Би онсонд ам барьчуу яана. Би хөгжим явж байгаа дэр дөнгөнэ. Яла. Би чадахгүй яла гинэ. Би болохоор инээдтэй гэдэг юм яла гинэ. За би бямко цэбрүүгөө жоох ойртохгүй л болохгүй. За Бэмхүү, чамд 1 сая төгрөг байна. Чи 4 үеийг ямар ч асуудалгүйгээр давлаа. Одоо маа нэвтрүүлгийн нэр болох 3 сая төгрөг. Чи яг одоо 3 сая төгрөгийн төлөө үзэхэд бэлэн байна уу? бэлэн байна. Цаг явлаа. За үргэлжлүүлэн шууд цэбэгаа яриа. Яда гинэ. Үглээс бусдыг үзээ юу та нар? Үглийн гочноо додож үзсэн үү? Та нарыг бодох юм бол цастай ууланд цустай хөдөөж хэрээд зассан юм уухыг цуцаан уяа нэвт ялгуулчаад та нарыг Яг ийм амархан та гэртээ зүгээр сууж байгаа гэрийнхнийхээ найзуудынхаа инээдэгдэг болоод инээд бод өөрийн үн ханштай. Яг одоо ард байгаа сефтээс 3 сая төгрөгийг аваад Бэмхүү харих гэж байна. нэвтрүүлгийн ивент төгч Mobicom. Үлээлтээс илүүг. Хэв маягтай тохируулан дизайна, валюта, дансаа сонгодог карт. Юм өгч. Утас авах үнэхээр амархан болсон байж тээ. Ухаалаг утсыг Mobicom-оос. Ухаалаг утас аваад аймаар. Ястай амар болчихжээ. Ухаалаг утсыг Mobicom-оос. Дугаараа олон жил барьсны хэрэгч алдсан байх шүү. Ухаалаг утсыг Mobicom-оос. Аль биесны хэрэгтэй ятч гоё юм биш үү? Ухаалаг утсыг Mobicom-оос. 3 сая шоу амжилттай өргөжж байна. Дараагийн тайснаа гарах оролцогчид Сүхбаатар.
Сайн байцгаана уу. Намайг скватер гэдэг. За сайхан нөгөө. Сайхан. За аль нутаг вэ? Өөрөөр сайхан дэлгэрэнгүй танилцуулаач. Архангаа аймаг. Яагаад вэ? Зүгээр өмнө орчныг арт инеч нэрч. Намайг архангаа биш. Намайг скватер гэдэг. Сүхэ тавагтай скватер гэдэг. Тэгээ Арангаа аймагт төрж ирсэн. Тэгээ 2011 онд Улаанбаатарт орж ирсэн. Карманаас гараа. Тэ ахты шоуны контент. За аммамли дайгвэр биш аммамра дараал яа. Анхны контент гинэ. Мөнгө авал юу н тэр мөнгөө яах вэ? Би ярьж байна дураар. Мөнгө авал их мөнгө авах юм бол дүүтэй чихний аппарат авч өгнө. Чихний аппарат. Баг мөнгө авах юм бол тэгэл анкетэн дээр нэг яах гэж оролцсон байга асуусан чинь хэрэгтэй штэ хээ. Чи одоо биш минут явж ихлэхээр инээлэх юм бол мөнгөтэй болно шүү. Харин өөртөө тохиолж ирсэн хотод орж ирээд тохиолж ирсэн юм бол одоо ярих гэдэг. За билнэ. Билнэ. Минутаа хаана харах вэ? Яг урдаас ч харж байгаа дэлсэн дээр гарна. Гэтэ минут харах хэрэггүй дээ. Чи өөрөө хэрэгтэй. Сандарна зүгээр л юу. За цаг явлаа. За би Арангаа аймагаас 11 онд орж ирээд оюутан болоод орж ирээд аав ээж маа 200 мянган төгрөг өгөөд миний хөл наран тулаараад өөрөө гоцл гээл. Тэгээд 200 мянган төгрөг аваад наран тулаараад баахан пүүз аваад тэгээд яг гарах гэж явжсэн чинь нэг ах нэг тэнхэр өнгөтэй 46 арцмаар том пүүз ирсэн. Миний дэд чам таарах юм байж тэгээд өмсөө үтсэн чинь томдоод ахын жоохон томдоод байж тэгээд гэсэн чинь гүй ахын урд нь зүгээр жоохон юм хий аль хоёулыг өмсөөд үзгээд гэсэн чинь ядж байгаа цэнхэр өмд өмсөө явжсэн. Тэгсэн пүү над өмдөж амар зогсож ш тэгээд аваад өмсөөд Яас. За тэгээд үргэлжлүүлээд ярих уу? Одоо юу? 100 мянган төгрөг байна. 100 мянган төгрөгөө 300 мянган төгрөгийн төлөө үргэлжлүүлж бүтэнчин тавиад дараагийн 1 минутыг сонгож авах уу? За. Наадхаа үргэлжлүүлээд наа чи бүр шашаа инэттэй юм уу? Тий бага. Тий бага гинэ. Чи яг цаг явааг байхад амар аимшигтай сайхан инээлэг. Чи цаг яваад ихлэхээр би битээвэрээ. За билнэ. Билээ. За би чам инээлгийн чадна гэдгийг итгэлтэй байна. Цаг явлаа. За тэгээд нөгөө гутлаа аваад өмсөд ингээд явсан чинь оюутан шинэ ангийнханд орж ирээд ингээд яасан чинь андаа чи ямар том хөлтэй юм бэ гэдгсэн бандсандаа том таарж байгаа маа чи яг таардаг штэ өгшөө гэдэг. Тэгээд ерөөс ангидаа гутлаа тайлдгөө. Тэгээд нөгөө гутлаа ахаад наран тулаас нэг хувцас аваад хослол аваад ингээд явжсэн. Ахаад нэг ихчдэр очиад хослол авсан чинь ихчэндээ яг таарж штэ тэгээд жоохон дадаачихгүй ингээд. Тэгэхээр чи гүүштэй ихчэндээ наа чи ерөөсөө тийм байх. Одоо зөндөө хүмүүсийн хослыг авч байгаа. Чи жоохон гараа ингээд өмсдөө гэд. Тэгээд ингээ өмсөж тэр таарж байгаа үстэй гэд. Тэгээд ингэсэн чи дадаагаад штэ чи нөгөө гарт гэсэн чи ахаа ингээд өмсдөө гэд. Тэгээд тэгээд чи зүгээр яг юм зардаг хүмүүсийн тухай тэдний хамгийн том золиос болсон биш үү те? Манай хөдөлгчнээс амаас ална шүү. Нөгөө нэг манай эхнэр төрөхөд төрсний дараа нэг сүү оруулах гэдэг нөгөө нэг юу гэдэг лээ. Нөгөө нэг хоньны гүзээ буцлаж өгөхөөр сүү ордог штэ. Тэгэл би чинь анхны хүүхд төрөлт байсан. За мэдгүй худалдагч нар очиад за ингээд ихнэр ингээд сүү оруулах гэсэн юм аагүй гүзээ иддэг гинэ гэл гэсэн чил. Өө дорхноос сүү оруулна штэ гэлдэг лээ. Тэгээ би бодохдоо нэг за өсрөө нэг хил гүзээ багт болно гэж бодохгүй гэсэн чи хүү юу ярьж байгаа батаа минь 10 хилээс наашгүй штэ. Надад бүр 15 хил гүзээ шахаад бүр би мэдгүй нөгөө барьж олдтой боцлоод бүрээс дэгсчүүнаг нь савж унаад дэр бас манай хөдөлгчнэр нэр бас гоё байгаа шүү те сайдын нүц ингээд татагаад таарад штэ зүггүлээд юм зарцгаад үзээд штэ те тэгээ авцсан штэ авцсан уу тааруулаад тэгээд 2 3 өмсөл тэгээд тэрийг өмсөө ороод ирэхгүй. За одоо чамд 300 мянган төгрөг байна. Скватра.
300,000 төгрөг байна. За энийгээ дин чин 500,000 төгрөг төлөө үзгөө. Үзье. Зэрэгтэй. За тэгвэл цаг явлаа. За тэгээд нэг олон хүмүүс намайг дуулж чаддгүй гэдэг. Гэхдээ нэг дуу дуулчих. Тэгээд нэг техник дуу, хөөш тамд ингээд тэгээд нөгөө нэг багш нар авсаа яаж чаддгүй. Миний хоолойг өнгийн тодорхойлж чаддгүй. Тэгээд нэг дуу дуулъя. За. Хөөш тамд. Эргийн цаагуур орлоо дамдэн эрхээ хуруугаараа дайлнаа дамдэн хүүш дамдэн толгойн цаагуур тарулцнаа дамдэн толгойнхоо зүрийг өссөн Ийм хин тодорхойлох юм. Одоо нас солгоо дуулж яах гэж хэлэхүү. Айн яваад байгаа. Аялаад байгаа гэсэн нэ тий. Хүү тэгтэйгүү тийм нэг төвчтэй тий өсөхгүй. Юу яг За ямар ч мэдэхгүй байжгаад 500,000 төгрөгтэй болчлоо. Одоо сая төгрөгийн төлөө 500,000 төгрөгөө артлын цэнхнээс аваад гэртээ арих уу? Эсвэл 1 сая төгрөгийн төлөө үзэх үү? За үзэгчид бол цааш нь явуулах гээд байна. 3 сая төгрөг өгчихгөө л өн үзэгчид маань бол. Тийм ээ? Яваад үзэх юм уу? Өөрөө одоо яа. За одоо энэгээ л ярина. За энэгээ тий. За тэгээд энийг тэр жонго чи инээлгэж ивэл болж байна. Бас нэг ахад за яг. За Сандраад байгаа нэг өргөндөө. Яг. Хинээс сууж байгаа, надаас сууж байгаа юм уу? За харин гэж. Хүн ер нь би бас орохдоо зүгээр нэг 500,000 төгрөг чигээл бодж ирсэн сэтгэл төрчтэй. Тэг цаашаа явах зориг алгуу. Зориг байна л да. Дөр явчих уу? За явчих. За хүүхдийн мөнгө үрчвэ. Түрүүний 100,000 цаас үрээ. За хамгийн хэцүү шатрал болж ирж байна. Цаг явлаа. Ангаа чи. Нэг суманд нэг ганцхан биш хоёр шүтэн унтсан ингээд нэг хүн нэлээ удаж л те. Тэгсэн чинь болохоо байгаад нэг алтан шүт хийдэгчих. Тэгээ тэрийгээ гэртээ сууж хагаад нэлээ хүн амтнд гайхуулмаар санагдаад алтан шүтээ гайхуулмаар санагдаад нэг гуанзанд ороод шүтээ ярилцуулаад ямар хоол байна дэ гэсэн чинь урдаас нөгөө гонцныхын зөөгч нь дүүр алтан шүттэй тэгсэн урдаас нь янз бүрийн хоол байна дэ гэсэн чинь урдаас нь эцсэндээ бутуу дуурга уйдаа Зүгээр яг энэ мэддэг онгог чи яг ярьсан өөрөө амар инээдтэй байлаа шүү. Яг үнэхээр царайнд тохироод байх гэдэг ингээд За баяр хүргээс. За 1 сая төгрөг. За одоо чи 1 сая төгрөгөө дин чин тавиа 3 сая төгрөгийн нэвтрүүлгийн яг нэр болсон ялагчийн төлөө үзэж болно. Эсвэл 1 сая төгрөгөө аваад гэртээ хайрч болно. За одоо ярина сайхан байли тоо. Одоо сайхан байли тоо. Бодчихсноо бүр ахаад нэг том аваач. Одоо болох. Бүр ахаад нэг үзчих болдгоо. Царараа. Хүүхдийн мөнгө үрчвэ чи. За яг би бол юу гэж бодож байна гэхээр чи яг цаа өөрийнхөө царайгаар нэлээд яв хүртлээ явцсан байх гэж бодож байна. Зарим хүмүүс яг хаана очиж зогсоо мэдэхгүй гэртээ мөнгөгүй буцаж байгаа. Тийм учраас би чамайг 1 сая төгрөгөө аваад явъя гэдэг шийдвэрдээ үнэн зогсож байгаа бол 1 сая төгрөгөө яг артлын цэфнээс аваад одоо явж болно. Тэгё. За. Баярлалаа. Спатра гэхдээ чаасыг маш мөнгө ч хамаахан байгаа үстэй. Мөнгө ч хамаахан байгаа үстэй.
Инээд хүнийг хэмжилдгээс гадна эрийг бас найрсаг болгодог. Хилдэгнээс та мөнгө сэлгэж байгаа бол ихлээр заавал инээлгээрэй. Хэрвээ тэгээж боломж олдохгүй бол манай тайз та бүхэнд нээлттэй гэдгийг хэлмээр байна. Нэвтрүүлгийн ивент гэгч Mobicom хүлээлтээс ч илүү 3 сая шоу нэвтрүүлгийн дараагийн дугаар нэргээ болсон. Сая хусаагаар. Баярлалаа.